Нутаг газар дурлаас илүү үнэтэй. Энийг овгийн төлөө гэдгийг чи мэдэж байна. Эцгийн чинь хэлдэг үг үнэ. Хүмүн. Бид чамд өөр нэгэн үзэсгэлэн зохиныг буулгаж өгье. Цавчингийн цаад учирт чи валчирдан үнийг ухаа. Та ер нь тэр охиныг дарий буулгасан нь дээр. Малгай. Засчаа. Аавынхаа малгай. Өмнөд аймаг хүч төрөлгүй эвтэй явсаар ирсэн. Нэг талаас ч болов айх аюулгүй суун гэдэг урвж хөрөвсөн энэ цагийн нүрэнд амар олдох заяа биш. Хойд зүгийнхэн цочир огцом хүчрэх хичиж аахан төрөмгийн идэрхүү байх болсон нь сэтгэлээ минь цовоож байв. Гэтэл ураг барилдыгээд хүрээд ирлээ. Адарвал мисвэргэж хүч түрэх шинжтэй. Энэ олон жилийн дайнд ажны хөлд сүлдэж туйлдсан зон олноо амар чимлэг байлгахын тулд төрсөн охинороо хэмэлцлаа та. Яв юм штэ.
тооцохыг тэнгэр мэдэх. Хөгшин чонын цөс хайларч ганц эрдэнэ алга танийн өгөө. Тэрэнд ямар удам залгах нуган байх юм биш. Харин эрлэгийн элчид хөдлөгдөөд явхад нь харьяат ард нь хэний хэв. Уулын толгойд цас малгайлаа. Шууд давтанд. Ах та юунд айв? Өнгөт ойхон өөрий тань бүлээсгэх болсуу. Оргийн учир ахинд байгаа бас. Уучим тэнгэр бичээр нутагтанал. Тэрнийг би оохоо. Нэг сумаар хоёр туулай намд босов. Ах таач хэнийг илдээр хэнийг ухаанаар буулгахаач андахгүй юм аа. Цас хайлахыг тэнгэр мэдэн. Харин сэтгэл хайлахыг хэн мэдэх вэ? Та суугач. Эргүүч эзэн хайч яв. Эзэн агт руугаа утсан. Ахайт минь. Таны царай нэг л дүнсгэр байх чинь. Бяцхан алж байгаа биз дээ. Ахайт минь. Таны гоцсгэлэн эрхэм хөндөрхөр тэгтэн ундагч юу? Орчлонгийн чамайг хэн хорьяач? Эрхэм юу хийхээ мэдж байгаа биз дээ. Миний нүд сэтгэл эртнээс танд туссан билээ. Батар чинь юун тэмээ юм ярина? Өөрийг чинь хэн хүйтэн гэхүү? Өнрийг чинь хэн боохай гэхүү? Нэхвлийг чинь бүлээсгий, сэтгэлийг чинь хуалцъя. Та чинь эзэн хэмээн ар хударгаар ир болъё юу? Энэ надаар гар хийж эзний аягыг зууй гэвүү та. Сүудэрд биеийг чинь доройд үзнэм гэж бодов.
сүү шиг сэтгэлд чинь хэр буулгав гэж хэлив. Монхог би эндүрсэн бол намайг өршөختөн. Эзэн чамайг голсонд ихэд эмзэглэв би. Чи юу мэднэ? Би тэргүүчинд очихгүй. Та минь нэг арга ухаан бодооч тээ. Та нэг үг дуграач тээ. Би одоо яах юм бэ? Эцгээч шийдвэрийг хийх хүлээ. Учрыг нь сухаж. Миний зүрх шимширнэ. Гэрэлт өдөр. Шүн мэт болов. Та чинь эр хүн штэ. Цасч минь. Цэвүүн цагийн талхин зөвхөрсөн эцэг хоёрын чинь сэтгэлд харс өдөр унгаад хоёр бие бодон нүур бууруулах амархаа. Гэвч би яахыгаа шийдэж чадахгүй. Та чинь арай намайг харин хүнд зүгээр л өгчих гэж байгаа юм биш үсттэй. Баанчтэй. Тэнгэрийн мотор яасан хол. Газрын алга яасан хатуу юм бэ? Цасч минь дээ. Битгий гашууд. Би эхлээд хижиг тахтаа өгөөд авцъя. Тэнгэр таалах үз. Яах вэ? Таад мэд. Усовт ухаан богино. Усгүй хүн би. Таныхаа үгийг дагна. Хаюулаа басвал чи яах вэ? Тантай байхад айхгүй. Хамт байвал яасан ч яах вэ? Цасч минь дээ. Одоо л миний сэтгэл онгоо. Надад тийм амархан байна гэж чи бодож байна уу? Өр зүрхэн юмрч үд хорхоонд идүүлмээр байна. Ялхандныхаа нулимсыг зэлгэж амьд явах. Бачиг тийш. Ухаан минь чамаас дутаж хэд халтгав гэж. За яах? Эрийн заяа тэнгэрт. Эмийн заяа завхт гэдэг л болж ах шүү дээ. Та хүрэлтийг яах? Намайг ирүүдэх яах вэ? Охноо нүднээсээ бүү алт. Хэрээс илүүцэж явж дээлтэй нөхцөл чи бидэнд юу ис сонсох? Сэтгэл чинь тэгж их зовоод байгаа бол охноо явтал өвөрөөсөн бүүс салах.
ижидээ би хайртай энэ цагийг эзэлсэн их алдартлуудын тоглолт ижидэн зөрүүлж би шүлэг бичлээ. Ижимэн та сонсож жаргал ижидээ зөрүүлж би дуудуулсан. Ижимэн та бомслээ. 2000 оны 3 сарын 5-нд 19 цагаас Улаанбаатар балсын концертын их танхимд Эрдэнэт хотын хангарт паласт 2000 оны 3 сарын 6-нд 19 цагаас ижигийн баярлуулж энэ цагийг эзэлсэн их алдартлуудын тоглолтыг үзүүлцгээе. Тэнгис киноны хаа 5 жилийн баяраа тохиолдсон Тэнгис кинотеатр 2 сарын 21-ноос 3 сарын 6-ны төсөлд бүгд зүрийн бүх цагийн даалгавраа амин хөнгөлж 2000 төгрөг бэлэг барьж байна. 5 жилийн баяраар Тэнгисийн төлөвлөлөө. Имаямка автомашины лизингийн үйлчилгээг банкнаас биш манахаас өртөжлөгөө төлбөр 30%, 70-аас дээш хувьд барьцаа шаардахгүй. Лизингийн таатай нөхцөл 2 жил. Имаямка Монгол Улсын завьяд жүжигчин Дарь Бүмний хэцүүл хүү энэ хотын чин баярын хамт энэрэл хайрын тэнгэр ээжүүд дэн зэрүүлсэн амин хэлхээ баярын тоглолтон өргөн барьж байна. Тоглолт 3 дугаар сарын 6-нд 19 цагаас Монгол бүхэн рүүнд ганцхан удаа тоглолтын билетийг 19-т өнгийн хүргэн аялал дуугаар хөвлөгдсөн амин хэлхээ Монгол Улсын завьяд жүжигчин Дарь Бүмний хэцүүл залууд үчин энэ хотын чин баяр. Имаямка автомашины лизингийн үйлчилгээг банкнаас биш манахаас өртөжлөгөө төлбөр 30%, 70-аас дээш хувьд барьцаа шаардахгүй. Лизингийн таатай нөхцөл 2 жил. Имаямка Өвсөл продакшн үзүүлж байна. Ерөнхий эцэгч элит орон сууц. Хөө бэр хоёрын хооронд нэг л Тэгэж оюун сүрэн. Хинч надад юу хийя? Найруулагч Баатар. Яа тийм? Өөр хүнтэй яваад үз. юу? Би танд хайртай. Монголоос төгсөж хаафи. Баяж. Хөгшин. Шолом. 2000 оны 3 сарын 1-ээс өдөр мөр. Тэрмийн хоёулаа хөвчөөсөө хүлээн шүү. Соёлын төвөргөнд 22 цагаас. Ээж би тань хайртай. Ээж таньдаа би хайртай. Драмын үзүүлж байж байна. Энэ хорвоо дээр олон янзын үн байдаг. Харин бүсгүйтэй хамгийн сайхан. Тэд бол бүсгүй шүлэгээ ингэж баярлуулдаг. Харин тоо 3 дугаар сарын 7, 8-нд 19 цагаас UB Pulse-ийн концертын их танхимд тоглоно. Билетийг үнгүй CD дагалдан. Бүсгүй чамар. Хайчих нөх юм. Дотор тавьчдоо. Гараад ирээ. Ээж нь хамт явъя. Ээж. Хот ирээрээ ах юм. Эцэг чинь мэдвэл ёс бос шүү. Ийм хүн дээрх байх биш дээ. Ах минь нэг удаа дураараа болог. Хэсэгт тэргүү. Овгаймгийнхан төлөө төссөн охинон золиослоо. Өөртөө итгэж өөрийг нь дагсан зон олны гом амар тайван байгаасай гэж тэргүүчийн шаханд оно. Ирэгчээ имэгчнэ. Исүтэд цөхөрснөөс өгсөн минь дээр босуу. Чихо эрхэн үү? Эми хормон хаваасуу. Ухинэ. Үцгэн дэмэс болж нэгээр үхэж болно.
түүний чинь цаана Омог аймгийн суурил нуугдан бидний зүрх хүч бий юу? Бидний хүч өгсөн. Нихо. Ивэс өөр бус зэрэг байдгүй юм шүү. Хөрөлтэй. Миний хүсэж үлэм байна. Цасчин горхоо. Би юм таймд үлдсэн юм бэ. Хэшигтах. Эцэст минь тавьсан амгаагаа мартав. Тэр мартаагүй. Чи хатан баатсан голомтыг бадрах гэж амьд үлдсэн. Одоо миний голомтыг битгий унтраа. Тэгвэл эндээс дайчин зүхтэй. Орон нутгаа шууд. Нутаг орноо олох байсан бол юунд цасчиг золиослох юм? Ганц толгойтны гарц баг. Олон толгойтны олж хомс босуу. Чи намайг бүцэх. Цасчиг март. Хоёр минь намайг өшөөдгүй. Тэнгэрийн тааллаар та нарыг дагъя. Цасчин дүүгээ химээч дэвчийтэй. Цасчин алуулж гэж. Юу? Хүрэлтэйг дууд. Тэд хамтдаа орсон бол л та.
Хан тэнгэр минь ээ. Эцгийнхээ холомтыг бадраах, үрийнхээ заяан түшиж хатуу ёсыг сүрсэн хүрэлтэй намайг өршөөж хайл. Янг сэтгэлээ дагаж гарсан цасчин минь өршөө. Авог аймгаа төгшүүрт орхиж өрөөдмө бодсон минь буруу аваас бид хоёрыг гисгэ. Зөв аваас зүрхийг минь жаргаж хайл. Эдэшиж тассан нутаг минь өршөө. Энерги мохордог бололтой. Тэргүүчийн нутг руу ойртлоо. Эрэл мохордоо. Бид хаан чалга. Тэд чулуухан алсыг зэрэг бололтой. Эрэл мохордно гэдэг чинь тэргүүчийнхэнтэй тэмцэлт нэ гэсэн үг. Аргашаа боцвол ямар вэ? Тэргүүчийн рүү илчилгээж болсон явдлыг сонсгоё. Бид ямар тач өндөр настан хүүхэд бүсгүйч хүлээн хөвч рүү оруулъя. Тэргүүчийн хэрхэн хүлээж авахыг тэнгэр мэддэг. Чи минь яасан? Үзэгсэнтэй харагдана. Яг л энэ шинхэн зас шиг. Одоо биднийг хэн шалах вэ? Бидний мөр хүний нүдэнд тод үзэгдэнэ. Энэ цас хэдэ цогцолох вэ? Хэд хоногоос нүдгүй үйц. Одоо хоёлоо мордъё.
хоёулаа энэ өвлийг яаж барна да? Тавтаа ахын нутагт очноо. Гэрээс гарснаас хойш хоол хүнсч барагдлаа. Ингээд бидний очих газар одоохоо л Нилээдээ тоногийн зай бий. Тэргүүчийн нутгийг л гайгүй өнгөрчүүл. Учиртай. За чимэн сайн үйл гарчав. Шүнжэнгөө эргүүл. манайхан яаж байгаа бол доо? Чи хоёр утгаsamгүй болсон л доо. Аавч яах вэ? Хэлэгнүү гомдож байгаа. Харин ээж маань сэтгэл нэг зовж байгаа даа. Чи хоёрын заний төөрөг тэр үсттэй. Хожим өдөр өршөөх байлгүй. Энэ юм чимээ. Би мэдээд. Би хань хоёулаа хамт гарыг. Сасчим. Чи бид хоёр сүүдрээс өөр нөхөргөө болсон. Ахын дүүс араас хөөж замын дайсан завсаргүй хүлхэж байна. Юу ч болсон чимээ буугаар би мэдээд. Юу үзэгдэн? Бид хоёрыг хөл явуулчих. Юу? Бид хоёр ямар азгүй юм бэ? Тэгээд одоо яах вэ? Арга нь олдно үсттэй. Би чинь эрх хүн штэ. Гэсэн байна эцэг. Тэгээд. За явуулав. Хишигтийн газраас элч ирэв. Орвол. Намайг хишгтийн газраас хамтар. Миний сэтгэлгийн хөвийг элчийн хэлэн дээр бой хэмээн найднам. Альдагтун. Дэц минь өршөөгт. Хишгтэйцэн. Тэнгэр талив. Баян малгацэстэ. Цасчин хүрэлтэй хоёр оргон дутаа. Үзэгдэх мөр харагдах бараанд олцсонгүй. Багш дурыг хийг хойштуулыг ив. Холын элчийн хэл халтарв уу?
могон хураасгүй. Би худал хэлсэн бол миний шилийг огтол. Миний сэтгэл рүү ус цацаад яа. Тэнгэрийн зэрлийг зөрчсөн хэрэг босоо. Уг нь би цэвэр харвал цэгээгүй. Эвиг сахисансан. Хөшөлтөг. Тэнийг мэхэлсэн босоо. Юус. Энэхэж техник үүдэнтэн зарж үлсэн зөөж бий. Ордол басуулууд манай нутгийг хаагур сүлээж сураг гаргаж сүүдийн цүхнийг шагнана. Үгсэж хойлцсон хэнийгч болов цаадлан зарилгийг олонд түгэ. Тэнгэрийн таалтаар найдар мөрдөх тагир. Миний хүслийг сөрөж айны тэнгэрийг мань хэлгэнүүлж овг аймгаан хөрөөдөг. Хүслээ сангидэмээр хөдийнхөө удыг толгойд болснаас би тайвширнаа. Хатгны хавтайг хүслээ амтгай тавьж өндөгний тусан шимэтсэн андууд болсон гэж хийн. Хавтай тэдний оргнуудаа
Сангараг няцсан болох болов. Тэгвэл шууд байрал. Гэнгүй байх нь сочиг болох болов. Ахын дайх тав. Ахцана хэвэрхай. Тэгээд ч үдгийс сураг чимээ сонсоод хэрэгцээ байгаа үстэй. Хавын өдрийг тэнгэр мэдэг явуулъя. Ту. Тэнгэр минь. Намаг юунд шийтгэн? Хүрэлтэйг минь аварч хайрлаж. Хүрэлтэй. Хүрэлтэй. Би зүгээр. Ядад битгий санаад. Эндэ байж байна. Тэр дор айл харагдана. Би одоохоо ирнэ. Төвмэн чи ханаас хаа хүрч яваа юм? Би хол нутгаас явах уу? Замда унаанасаа салж явгараад айлын бараанаар ирлээ. Энэ их хүлэмэнтэй цагаар бүсгүйхэн холыг зорино гэдэг жирийн хэрэг биш. Чи жаахан
Тэнхрээд явбал яасан. Эгч минь. Та надад унах унаа замын хүнс хайрлаач. Ачиг чинь хариулна. Би эрчүүдийг ан аваас ирсэн хойно дөхүүлүүлээ. Чи түр цаатвал яасан. Надад хурдан явах бачим хэрэг байна. Та тусуулаач дээ. За би явъя та. Хүлээ. Чи хишигтийн цалчин уу? Хүрэлдэ хаавна. Хаднаас унаж бэртэв. Хүрэлтэйг нь эцгэх гэж ямар хүмүүс вэ? Тэрнийг үлгийтэй байхад миний эцэг асарсан гэдэг. Эцгийг нь Хаданбаатар гэсэн. Харин ихийг би мэдэхгүй. Би чиний ээж чинь байна. Чилүүгэн их та намайг амьдар минь гээсэн босуу. Тэнгэр бүгдийг харсан хүү. Энэ хадны хүмүүст хоёр морь яатай байгаа. Та хоёр хурдан явж үз. Танд гэлээ. Ишгтийн оролдлуудад сург байна уу? Сург алгаа, сург алах. Гэхдээ би нэг юм сонсноо. Юу гэх Манайхны авийн ар ударгаар их авахад тэр хоёр оролдолд хоол хүнс залгуулж гисэн юм биш үү? Амны хасалхийг айта. Миний энэ мөчих бөглөрч юу? Хэл татахсаа билээ.
Би танд нэг л муу мэдээл дуулгах юм дээ. Өгнө би танд таксийн балгаж сэтгэлийн зөвлөл юу л гэж дуудсан. Даад. Тэгээд юу юм бэ? Хэлээч. Ich хайтан босууд хоёрт хөл залгуулж хүс бэлдэж өгсөн гэлцэх юм. Чи Хин тэгж байгаа юм. Хэлчин. үгүй би эмсийн шүгнэлтийг сонсов. Бид нар таныг ахайтныг бол яаж чадахгүй амнаасаа буцнаа гэж шайлтсан гэж. Хөтлөг юу гаргасан. Гүрэтэн минь та Хөтлийн сум. Зүрхний танах шиг боллоо. Чи амтич. Чанд байсныхаа хүчинд хүчрэх бас биднээс нэг ч хүн урваагүй дээ устын борвиг бохируулсан овогайгийнхаа төлөө согныхаа бүчгийг цочтол тавьчихсан байж хэлсэн үгэндээ эзэн байсан оролдол хүрэлтээс Тасчин хоёр туслагын төлөө би садар аваачин Юу хүмүүс вэ? Оци. Чи морд руу очсон уу? Намайг дуудтал чимээ буу гаргаарай.
яасан хол явах юм. Хайр хишиг овг аймгаа төгсүрд орхиж эрхэм хишигдэд өгсөн тангаргаасаа нисэж омдооход хүрлээ. Сэтгэл чилээд яах вэ? Хадгууд хүртэл тус хүрэгдэг байхад эцэж ядарсан дүүг ах нь юунд ажиглах вэ? Харин наашаа ирсэн ч хишигтэй удам задлах хүрээхэд үг сонсоод та хоёрыг өршөөх байлгүй. Би та хоёрт өргөө барьж өгье. Тасчин галсар айн замд альжааж ядарчтэй. Очих хүн хавтаа гэж мэдвэл тэргүүч танд муугар хаяалах вэ гэж бас санаа зов. Нүгэл буюу тэнгэр дэслэх байлгүй. Цас их унаж даваа битүүрхээс өмнө нутагт гэж нүүцгээе. Тэргүүч их зэрэг давч байгаа сурагтай. Юмыг яаж мэдэх вэ?
Тэнгэрийн баруун сугаргай. Би ийшээ явж хай. Авчин! Би чамайг олж шаналсан сэтгэл минь гийлээ. Чи юунд түмэн газар аллан одож намайг чирэгдүүлв. Би чамайг тэнгэрээс харансан. Боол хүрэл би гисэх бол. Тэнгэр минь. Чи юу хэлнэ? Та хоёр нэгэн ихийг хөвлөгөөс төрсөн босуу. Чи нүдэнд үл итгэж чихэн сонсчихгүй бүүе. Тэнгэр намайг гисгэсэн чи чамаас ногоон мөр төрвөл голын самрай. Охин өр төрвөөс үсийн самнаж өгье. Тэнгэр чамайг нэргээсэ. Хэлүүгээ. Хүрэлтэй. Чи эмээс огтод ирлэх нү. Аргатал боолч. Өөрөө хүрээд ирв. Тэр чиг эмч. Хүрэлтэй. Хоёрыг нэгэн хэвлэгээс төрүүлсэн гигэн бодож чамайг өрсөө. Одоо буцаач. Чи намайг садвал би чамайг хэлүүгээ. Чиний ухаан манан буу. Уга хотог мэт буу хурцал зөвхөн чар. Хөхнээс амлсан сэтгэл маань илтэй хойлоход хүрв. Талтаач. Ээж. Сейчас надад эцэгч байдаг. Ээж. Хүрэлтэй. Дүн. Эцэг үр хавцаж цусан мург өшөлтхийг хүрэлдээд алгүр хөх тэнгэрийн нэмэлтүүлээ. Алгондан тэмвч ачлан байж алтан аргамжаагч сонгож өгье. Элгэндээ тэмвч инэрэн байж их суйранд чин залж өгье. Дэми сүрээс Ээд тэнгэр намайг өөршөө.